За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Instagram-ийнхаа Instagram-а пэйжтэйгээ хэрхэн олох вэ гэдэг талаар хичээл үзье. Хачаахад. За сайн байцгаана уу. Өнөөдөр хэрхэн Instagram-а пэйжтэйгээ олох вэ гэдэг хичээл үзье. За тэгэхээр бол бид нэр пэйж хуудас руугаа нэвтрээд орсон байх хэвээр. Мөн хажуугаар нь Instagram руугаа нэвтрээд орсон байх хэвээр. За одоо бүгдээрээ пэйж дээр пэйж профайл руугаа ороод settings хэсгээ дараад хамгийн доотлолт нь ингээд доош өгүүлэхээр permission гэсэн хэсэг дээр linked account гэсэн хэсэг ба тэрийг дараад Instagram-а дараад connect account гэсэн төвчлөө дээр дарна. За түүний дараа бид нэр connect гэсэн хэсгээ дараад энэ ямар учиртай бутон бэ гэхээр Instagram-ийнхаа inbox-ыг юу хөө нэгтгэх үү гэсэн юу байгаа. Тэр окей гээд тэгээд login гэдэг ингээд нөгөө Instagram руугаа бас давхар нэвтрэх мэдээлэл ирээд за ингээд хоёр аккаунтаа пэйж болон Instagram-а холбох уу гэсэн юм юу ирдэг. Мэдээлэл ирдэг. Тэгэхээр continue гэдээ холбогддог байгаа. За юуны түрүүнд энд анхааруулахад миний өмнөх хичээл дээр заасанчлан Instagram-ийнхаа аккаунтыг заавал professional аккаунт буюу бизнес аккаунт болгосон байх шаардлага тайшгүй гэдгийг бас та хэлмээр байна. За ингээд түрүүлээгээд аккаунт маань ингээд холбогдсон байх хэвээр. За одоо бүгдээр бизнес суйт руу ороод үзье. Бизнес суйт руу ороод үзэхэд аянда холбогдсон хэсэг нь бол мэдэгддэг байгаа. За ингээд холбогдсон байгаа бах тий харж байгаа. Холбогдсон бол ингээд Instagram-ийнх нь мэдээлэл, пэйжийнх нь мэдээлэл хоёр ингээд харагддаг байгаа.